сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдв бол хайр дурлалын сэдв байгаа. За ганц бие хүмүүстэй зориуллаад та хайртай хүнтэйгээ хизээ учрах вэ гэсэн ийм мэргэхий. За нийт 3 үзэр сонгоё. За хамгийн ихний үзэр маань ийм үзэр байна. За хоёр дахь маань болохоор ийм үзэр байна. За гурав дахь маань ийм үзэр байна. За та өөрт хамгийн их таалагдчих байгаа нэг үзрийг сонгоно. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг хамтдаа эхэлцгээе. За хайртай хүнтэйгээ хизээ уулзах вэ? За тэгэхээр таны хувьд таны одоогийн нөхцөл байдал бол та илүү их суралцаж байгаа ч юм уу тийм ээ, боловсролтой илүү их анхаарч байгаа, маш им эрхчлөөтэй дүүлэн нисэж байгаа ч юм уу, ийм одоо энергитэй байна. Тэгэхээр илүү их нөгөө идэвхтэй, за маш олон зүйлийг зэрэг амжуулж байгаа, хобби сонирхолтой илүү их цаг зарцуулж байгаа ч юм уу, маш их олон зүйлийг сурч байгаа. За мөн гадаад улс орноор бас ингээ аялж байгаа ч юм. Маш юм эрхчлөөтэй. За одоогийн байгаа маань илүү их таалагдж байна. Тэ өөрөө өөртөө их илүү нөгөө сэтгэл хангалуун байна. За тэр хүний одоогийн нөхцөл байдал бол за ерөнхийдөө тантай уулзрах тэр хүн маань за өөрөө илүү их бас сэтгэл хангалуун байгаа. Тэ өөртөө яг ийм ижилхэн хүн байна. За тэгэхээр өөрөө бас ингээ хань болж байгаа, өөрийгөө илүү их хайрлаж байгаа юм одоо энэ цаг үед юм байж болно. Аль эсвэл бас тэр хүний дэргээд хин нэгэн байна. За найзан ч байж болно. За аль эсвэл өөр бас хамт байдаг хүн ч юм уу тийм ээ байх боломжтой юм байна. За одоохондоо бол одоо ингээ гар гараасаа хөтлөлтсөн байгаа нь болохоор хараахан одоо тэ та хоёр ингээ уулзахад арай цаг нарай биш ч юм уу тийм ээ ийм байх боломжтой. Гэхдээ ерөнхийдөө та хоёр ингээд адилхан юм гарч ирсэн. Адилхан байгаа та хоёр ингээд хоорондоо айгүй их төстэй. Өөрсдийнхөө нөгөө ийм чөлөө цаг, хоббинд маш их цаг зарцуулдаг. Маш олон зүйлийг ингээд сурч мэдэх. Тэгээ тэр зүйлсд ингээд өөрийнхөө хувь хүний хөгжилд маш их анхаардаг гэх юм ийм төрлийн хүмүүс. За тэгээ хэрхэн уулзах боломжтой вэ гэхээр та хоёр ерөнхийдөө аяллаар дамжуулан уулзах боломжтой. За мөн боловсролын салбар. За ямар нэгэн зүйлийг ингээд нөгөө мэдэж сурж явахдаа тийм ээ сургууль соёлоороо дамжуулан уулзах боломжтой, аяллаар ингээд дамжуулан уулзах боломжтой. За хол зайны аялалд гарах ч юм уу гадаад улс оронд бас ингэж уулзах боломжтой. За мөн их сургууль ч юм уу ийм том хэмжээний ийм улсын байгууллага за уулзах боломжтой юм байна. За мөн одоо тэр хүн тэгээ та ингээ ямар нэгэн зүйл сурах, тэр хүнээр ингээ заалгах, аль эсвэл өөрөө тэр хүнд заах ч юм уу, ийм бас нэг багшийн харилцаагаар бас ингээ уулзах боломжтой. За та хоёрын уулзах боломжтой цаг хугацаа нь ерөнхийдөө 100. За 100 7 сарын сүүл. За тэгээд 7 сарын сүүлээс 9 сар ч юм уу те энэ хугацаанд бол та энэ хүнтэй уулзах боломжтой юм байна. За ерөнхийдөө 8 сар 9 сар бол ингээд уулзах боломжтой. За хамгийн сүүлд нь танд өгж буй одоо зөвлөгөө мессеж нь болохоор ерөнхийдөө одоо ингээд тань тохиолдож байгаа ч юм аль эсвэл хайр дурлалын хувьд та ингээд нөгөө нэг
туулах ёстой юмнуудаа ингээд туулаад аваагаад ирсэн гэх юм уу тийм ээ. Ерөнхийдөө ингээд хайр дурлалын хувьд одоо хайртай хүнтэйгээ одоо энэ хүнтэй ингээд уулзахад бэлэн болцоо. За тэгээд ингээд уулзах ч юм уу та хоёр ингээд уулзаал ерөнхийдөө нэг роллер костерт суудсан юм шиг бүх зүйл ингээд маш хурдцтайгаар ингээд болж өрнө. За тэгээд цаг нь ингээд болж байна ч юм уу тийм нэг иймэрхүү утгатай мессеж бол гарч ирсэн байна. За тэгэхээр нэг дугаарынхандаа хайр дурлалт амжилт хүсье анхаарал тавьсан маш их баярлалаа. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа туршлагыг хамтдаа харцгаая. За та хайртай хүнтэйгээ хизээ уулзах вэ? Хизээ уулзах боломжтой вэ? За миний сүлтэн зөвлөгөө мессеж. За тэгэхээр таны хувьд за таны нөхцөл байдал гэх юм уу те маш амар амгалан байна. За бас одоо тэр хүнийг гэх юм уу хүлээж гин. За та хин нэгнийг хүлээж гин. Хин нэгнийг хүлээж байгаа энэ одоо үе одоо энэ хугацаа нэлээд бас ингээ удаан хугацаа нэлээдгүй удаан хугацаа өнгөрөөсөн. Та ингээ тэр хүний зүүдэлдэг ч юм уу ийм зүүд нойрны одоо юугаар зүүдэнд айгүй их орж ирдэг ч юм уу юм байх боломжтой. Тэр хүнийг айгүй их нөгөө ингэж мэдэрдэг. Ерөнхийдөө ингээд хайр сэтгэл зүйн зэм зүүн совын сүнслэг төвшөнд айгүй ингээ хоёр биений мэдэрдэг. За та тэгээд ингээд тэрнийг ханхуг эрхийг хүлээж байгаа таныг эндээс ингээ гаргахыг тийм ээ нөгөө үнсгэлжин ирээ цэрэдэн шүү дээ. Үнсээ тэрэн шиг ингээ хүлээж байгаа. Нилээн бас юм хүлээлттэй байгаа ч юм уу одоо нөхцөл байдал тийм ээ ийм мессеж байна. За тэгсэн чинь нөгөө талд за тэр хүний нөхцөл байдал гэсэн чинь бас яг адилхан тантай ингээд адилхан байгаа ч гэсэндээ илүү их нөгөө өөрийнхөө хийж буй ажилдаа аль эсвэл тэр хүнд ингээд цаг гаргах ёстой гэр бүлэн ч юм уу аль эсвэл ингээд нөгөө ийм цаг зарцуулах хайр халамж одоо зориулах ёстой хүмүүс одоо хүмүүс ч юм уу хүн ч юм уу тэр хүний иргэн тойронд байна. Тэгэхээр нэлээ ингээд завгүй өдөр тутмын одоо амьдрал нь айгүй юм завгүй өрнөдөг бас нэлээ олон зүйлийг амжуулдаг ч юм уу олон хүнд анхаарал халамж тавьдаг ийм байх боломжтой. За тэгээд та хоёр бол хоёулаа айгүй тийм зүн мэдрэмж өндөртэй хоёр биенээ маш сайн мэдэрдэг ч юм уу нэг ийм байхаар аль эсвэл ингээд та хоёр бие биенээ өмнө нь ингээд таньдаг ч юм уу өмнө нь хамт байж агаад одоо салцсан байгаа ч юм дээ нэг иймэрхүү байж магадгүй юм байна. За тэгээд та хоёр хэрхэн яаж уулзах вэ гэхээр за илүү нөгөө нэг юм хөдөлгөөнтэй байх ч юм уу тийм ээ хамаатан саднаар дамжуулж уулзах ч юм уу ажлын хамт олноор ингэж дамжуулан уулзах боломжтой. Аль эсвэл ингээд та хоёр ажил хэрэгээ явуулж байгаа ч юм уу маш юм завгүй үедээ ажил хэрэгээр дамжуулан уулзах боломжтой мөн хамаатан саднараа дамжуулан ингэж уулзах боломжтой юм байна. За мөн хоорондоо уулзаад ажил хэрэг ярьдаг ч юм уу тийм байдлаар уулзсан. За мөн одоо ингэж уцаар ярих ч юм уу тий уулзахаас илүүтэй ингэж уцаар ярих, мессежлэх, ярих ч юм маш их зүйлийг хоорондоо ярилцах ч юм уу нэг ийм байдлаар уулзах юм байна. За илүү их нөгөө нэг ийм дотоод сэтгэлээ ярилцах ч юм уу ийм байдлаар уулзах боломжтой. За тэгээд хэрвээ та энэ хүнийг огт таньдгүй байх юм бол одоо үеийн найз нөхөд хамаатан садангаар дамжуулан энэ хүнтэй уулзах боломжтой. За энэ хүн бол нэлээд ингээ гэр бүлсэг тантай маш төстэй маш юм гэр бүлсэг халуун тулаан зөөлөн хүн гэж хэлж болно. За тэгээд хизээ одоо уулзах боломжтой вэ гэхээр ерөнхийдөө та за энэ хүнтэй ингээд сэрүү орох одоо наммар ч юм уу тийм сэрүү орсон юм үед уулзах боломжтой. За тэгээд ингээд одоо 9-10 сард ч юм уу 9-10-11 сард ч юм уу тийм ээ уулзах боломжтой. За намар нэлээ ингээ сэрүүхэн байдаг. Навч ингээ унж байгаа юм улиралд ч уулзах боломжтой юм байна. За тэгээд танд одоо өгөх зөвлөгөө мессеж болохоор ерөнхийдөө хоослох гэсэн ийм мессеж байна. Тэгэхээр ингээ таны сэтгэлийг тавгүй болгоод өмөрүүлээд байгаа ч юм уу тэгээд маш тийм тавгуутуулаад байгаа бүх зүйлийг
сэтгэл хөдлөл мэдрэмж бодлууд өөр юу байна тийм ээ, тэр мэдрэмжүүдийг бүгдийг хоослоорой. Тэгээд хоослох юм бол гоё ингээд шинэ энерги. За энэ хүнтэй уулзах ч юм уу, та яг хайртай хүнтэйгээ уулзах тэр гоё шинэ энерги маань орж ирнэ гэсэн юм гоё мессеж ирсэн байна. За 2 дугаарынхандаа анхаарал тавьсан маш их баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийн уншлагыг хамтдаа харцгаая. За та хайртай хүнтэйгээ за хизээ уучлах вэ гэсэн нэр байгаа. За хамгийн сүүлд нь танд өгөх зөвлөгөө мессеж. За ямар гоё мессеж вэ? За тэгэхээр таны хувьд за одоогийн нөхцөл байдал. За маргацсан байгаа юм мессеж байна. Тэгэхээр таны хайртай хүн та тэр хүнийг танд юм аль эсвэл та хоёр одоо түр зур салцсан байгаа ч юм уу тийм ийм байх боломжтой. За хэрвээ та тэр хүнийг огтоосоо одоо огт таньдаггүй байх юм бол ч юм уу тийм ээ. Огт таньдаггүй хэрвээ та ганц бие байх юм бол таны одоо эсрэг төрлийн хүн гэх юм уу. Тийм хүн тантай уулзах боломжтой байна. За одоогийн нөхцөл байдал та ингээд нэлээ өөртөө ихтэй зүрүүд ч юм уу тийм ээ. Нэлээ бас ингээд би яхаар одоо хүнд ингэж тохируулах хэвээр миний хүснээр одоо их одоо тэр хүн ч юм уу тийм ээ надтай уулзах хүн тийм байх хэвээр ч юм уу тэгэж бодож иж магадгүй. Тэгээд энэ бодол бол нэлээ өөрчлөгдөн. Та өөрийгөө ингээд одоо өөрчлөх ч юм уу арай өөр өнцгөөс нь юмыг арай зөөлөн талаас нь харж эхлэх ч юм уу. Ингийн за тэр хүний нөхцөл байдал болохоор ерөнхийдөө бас ингээд эрхчлөөтэй ганц бий явж байгаа. За ажлын хувьд ч юм уу нөгөө карьерийн хувьд хувь хүнийхээ хувьд илүү амжилттай өөрийгөө хөгжүүлээ явж байгаа ч юм нэлээ юм эрхчлөөтэй. За байгаа ч юм уу тийм ийм дүр зураг, ийм нөхцөл байдал бол байна. За тэгээ та хоёр хэрхэн яаж уулзах вэ гэхээр ерөнхийдөө ингээд нөгөө нар байгаа учраас ажиллаар дамжуулан уулзах боломжтой. За ажил болон яг өөрийнхөө та ингээд өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрэхээр явж байхдаа энэ хүнтэй уулзах боломжтой. Мөн одоо ингээд нөгөө хүүхдтэй холбоотой арга хэмжээ ивент ч юм уу тийм зүйлсд оролцож байхдаа энэ хүнтэй уулзах боломжтой. Мөн урлагийн одоо ингээд нөгөө арга хэмжээ ч юм уу тийм ийм зүйлсээр дамжуулан бас энэ хүнтэй ингээд уулзах боломжтой юм байна. За та хоёр ингээд нилээ ингээд гой ганган газар эсвэл юм романтик газар хоёр биенийг ингээ харах үдшилэг дээр таардаг ч юм уу бас ийм байх боломжтой. За нилээ юм гэлтгансан гэлцэл юм гоё газар ч юм уу уулзах боломжтой. За тэгээд хизээ ерөнхийдөө ингээ та хоёр одоо уулзах боломжтой цаг байх вэ гэхээр бүх зүйл нь тайрын ингээд ерөнхийдөө бүх зүйл тэнцвэртэй байх үед мөн одоо 9-10 сард ч юм уу уулзах боломжтой. Мөн 1 сар өвлийн улирал хүйтэн цаг агаартай өвлийн улиралд аль эсвэл цаг агаар хүйтэн байхад ч юм уу уулздаг ч юм уу ийм одоо боломжтой байна. Тэгэхээр ерөнхийдөө 9-10 сар 1 сар 2 сард ч юм уу тийм ээ уулзах боломжтой. За тэгээд танд өгч би хамгийн сүүлдэн зөвлөгөө мессеж маань болохоор хайр гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр таныг ингээд та өмнө хизээч ингээд мэдэрч байгаагүйгээрээ хайрыг ингээд бүхэлд нь ингээд мэдэрнэ. Хайр гэдэг чинь ийм юм байж дээ гэдгийг бүр ингээд бүрэн утгаар нь мөн чанараар ингээд мэдрэх гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр одоо байгаа бүх зүйлээ өөрийгөө маш гоё хайрлаарэ. Хайрыг ингээд түгээгээрэй гэсэн юм мессеж байна. За 3 дугаарынханда анхаарал тавьсан маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё.